За төсвийн хүрээний мэдээллийг ярьж байна. Сая ингээд тоолж үзэхлээр өнгөрсөн жилийн 6 сар, за дараагийн сонгуулийн дараах тодтгол, за тэрний дараа 10 сарын төсөв, 12 сарын төсөв, сая 6 сарын 1-ээс өмнөх одоо төсвийн хүрээний мэдээллийг бид нэр сүүлийн 12 сарын дотор 7 дахь удаага ярьж байна. Төсвийн тодтгол төсөв дахин 12 сарын тодтгол одоо ингээд тодтгол 12 сар хүрээгүй хугацаанд 4 дахь удаага төсөв ярьж байна. Он дуустал дахиад одоо хэд ярихыг таашгүй. Тэгэхээр энэний цаана нэг төсвийн тоо баримтуудын асуудлуудаас гадна ер нь энэ төсвийн сахилга бат, төсвийн доктортой байдал гэдэг энэ үзүүлэлттэй холбоотой нэг тогтолцооны асуудлыг бид нэр эргэж ярихгүй болвол нэг хэдэн тоо нүүрс зархаараа энийгээ дагаад урсгал зардал одоо бүхий л халамж одоо бүхий л зүйлээ тэнгэрт тулгачдаг. Тэгээд сарын дараа 2 сарын дараа нөгөө нэг тэнгэрт гарч яснаа шалдаар бууддаг. Гэхдээ эн чинь бас нэг ус орон байна да чинь баг жилийн хэдэн ч төсөв яриад байгаа өөр ярих хэлэх ярилцах тогтвортой юм хууль эрх зүйн ажлууд гэж одоо биднэрт юу вэ? Тэгэхээр энэний цаана нэг юм тогтолцооны асуудлууд л яригдаад байна л да. Энэ төсөв яригдах бүр төсвийн хүрээ яригдах бүрд макро тоонууд яригдах бүрийн чинь цаана нийгэмд эдийн засагт бизнес эрхлэгчдээр өөр хүлээлтүүд л очиж идэг. За одоо бүр улс орн хөгжөөд дэвжээд 7-8-9% өсөлттэйгээр алаад өгөх юм байна. Төсвийн хөрөнгө оруулалт олон зүйл нь ингэх юм байна гэд баахан компани төсөл тендерт ордог. Эргээд нөтгөн сарын дараа бүх зүйл нь худлаа болцсон байж байгаа. Тэгэхээр энэ төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд суур болсон айхтар том хуулиа дандаа бид нэр төсөв дагуулж орж ирээд уг нь төсвийн тогтвортой байдлын хууль төсвийн хуулийн захирагдаад явах ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл төсөв дагуулж орж ирээд энэ хуулийг дураараа өөрчилчихдэг. Тэгэхээр одоо энэний цаана биднэрт энэ тоо баримтуудыг мэдээж төсөвдөр төсвийн тодтгол дээр илүү ярих ёстой байх. Энэний цаана энэ тэр жинхнээсээ төсвийн доктортой байдал, жинхнээсээ тэрний чиг хандлага, жинхнээсээ тэрний мөчлөгийг яаж явах юм гэдэг энэ зүйлүүдийг чинь тэр төсвийн доктортой байдлын хуулиа ер нь яаж дагаж мөрддөг, сахидаг болох юм гэдэг асуудал одоо биднэрт хүчээр л яригдах болж байна. Энийн дээр тэр хуучин ч бас яригдж байсан байх тэр босго зүгээр төсөвтэйгээ адилхан бос туйлтайгаа адилхан ингээд дагуулж орж ирээд алх цогоо гаргацдаг болох юм уу? Энийн дээр илүү өндөр босгоор энийг хамгаалдаг тэр болгон гар хүрч чаддгүй. Ирээдүйн өв санд мөнгө орно гэснийг төсөв дагуулж орж ирэл дураараа 60%, 40% биш 20% л үлдээ бусдыг аваад зарцуулъя. Бүх зүйлийг ингээд мөчлөг дагаад нэг жоохон орлого дагаад явчихдаг. Тэгээ ус төрчдийн ус төрийн намуудын хүсэл сонирхол бол угаасаа тодорхой. Өөрийгөө байгаа үед том мөнгө зарцуулаад ард иргэдэд их том ажил хийсэн нэр авъя гэдэг энэ альч намгилтгүй альч ус төрч хэлдэггүй бүгдийнх нь хүсэл эрмэлзэн шүү дээ. Тэгээ энийг одоо яаж хааж хязгаарлаж энэ жилд 7 удаа, жилд 8 удаа, 9 удаа бараг төсвийн хүрээ ярьдаг, 4-5 удаа тодтгол ярьдаг. Энийг одоо яаж болох? Эн чинь ярихгүй гэдэг нь бид нэр жоохон тийм бодит хөрсөн дөөрөл буухад ёстой л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу н альва муу зүйлд ч гэсэн дагалдаад сайн зүйлүүд нь явж ядгийг гинлээ. Тэгэхээр дагаад энэнийг энэ тогтолцооны асуудал тэр тусмаа энэ төсвийг танах багасгах асуудлуудыг орж ирж байгааг бол би маш зөв л гэж бодож байгаа нэг. Надтай холбоотой ганц хоёр төсөв улсын төсөвд бас миний санд болгож ирсэн төсөвд байсан байна лээ. Бүгдээрээ л хасагдж ийн лээ. Хамаагүй. Би бол тэрийг 100% дэмжинэ. Зарчим болвол зарчим бүгдийг дэмжиж явна. Гэхдээ энэний цаана тэр тогтолцооны өөрчлөлтийг яаж илүү хийх юм бэ гэдэг дээр одоо энэ хариуцж байгаа хүмүүс сангийн сайд ямар бодолтой байдгийг тэр төсвийн доктортой байдлын хуулийг батлагддаг, өөрчилдөг хөв хэмжээг 2-1-ээр биш 3-2-оор ч юм уу болгож өөрчилж болох уу? Нэг ийм л юмд хийхгүй бол тэгээд баянга төсөв ярьсаар худлаа үнэн. За сангийн сайд болдын чахлаа хариулт өгье. Ер нь яг энэ хуулийг бас 3-2-оор дэмжих, өөрчлөлт оруулах гэдэг асуудал өмнө нь бас өмнөх парламентын үед бас шийдэгдээд цэц дээр очиод унтсан нэг асуудал гарцсан байлээ. Тэгэхээр хуулиудыг ялгууртай байлгах боломжгүй. Харин одоо зүгээр энэ үндсэн хуулинд 19 оны үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн үр дүнгээр аливаа хуулийг эцлэн батлахдаа нийт гишүүдийн олонх гэдэг ийм хэлбэртэй болчиход байгаа. За сангийн сайд болдын чухлан хариулт өгье. За зөвхөн шинэ асуултанд хариулъя. За эхнийхэн төр хөрөнгө оруулалт хэмнэлтэнд орж байгаа нь бол тодтолоор биш шүү гэдгийг би дахиж тодруулж хэлье. Төрийн хэмнэлтийн хуулиар 5 сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй худалдаа хөрөнгө оруулалтууд бол шууд хэмнэлтэнд ордог ийм хууль энэ жилээс одоо мөрдөж эхэлж байгаа. Тийм учраас тодтолоор
ямар ч хөрөнгө оруулалт хасагдаагүй төрийн хэмнэлтийн хуулиар хасагдсан шүү гэдгийг тодруулж хэлье. За таны бусад саналуудтай бол би одоо 100% санал нийлж байна. За ялангуяа одоо хөгжиж байгаа орнуудын хувьд дээрэс нь уул уурхаагаас хамааралтай эдийн засгийн хувьд одоо маш их ийм савлгаа үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Тийм учраас түрүүн бас мөнх соёл гишүүний хэлсэн тэр 208 хууль буюу манай баг бүх салбарууд хоорондоо уралдаад салбарын хуулиуд дээр ийм төсвийн хуваарлтуудыг маш хатуу оруулчихсан байдаг. Бид энэ том савлгааг одоо арилгахын тулд тэр салбарын хууль руу л одоо бид гар төрхөөс аргагүй болж ирж байгаа. За энийг одоо 9 сарын 1-нд бид эрхчлийнхаа төсвийг өргөн барихтаа одоо энэ хуулиудыг одоо бид зөрөгтэй өргөн барина. За энэ бол одоо маш том ийм реформ болох учиртай. За энэ нь салбарын маш их эсрэг үзэлтэд болно. За энэ дээр л харин одоо гişүүд энэ дээр бид одоо зориг гаргаж энэ том реформыг одоо санал нэгтэйгээр бүгдээрээ хийнэ гэдэгт одоо итгэж байгаа шүү.